чинь одоо тийм шиг. Тэр гавьяараа чигээрч чинь үү? За одоо дараатай биш л хүмүүс томчод ага чөлөө. За. За өнөөдөр чинь өвлийн надаг сарын шинийн 1 гэдэг өдөр байна шүү дээ. За тэгээд сарын эхний бэлэгцээ өдөрт танай зочилсондоо баяртай. Ингээд дүүтэйг нэг сайхан ярилцчих гэж бодлоо. Одоо энэ яриаг хийх гэж баг 2 жил боллоо тийм. Ер нь сүүлийн жилүүдэд бодоод явсан. Тэгээд өнөөдөр эхлэх өдрнээс юм шиг байж тээ. Харин Тийм. за тэгээд энэ сайхан өдөрт чинь гинхэн одоо аав ээжийнхаа тухай тэгээд чиний нөгөө хамгийн дотны гэдэг юм уу чи чамайг инкрэж гэдэг юм уу чамайг хамгийн их дотны инкрэж өсгсөн ээжийнхаа тухай бас их бодож байна. чихэрхэн өөрөөсөө харамдаж хатагдсан үрэл хонхтой байдгний чимээ чагнан гэгэлцэн өдгий жипний үнэрээр өрөө нэмгэлж дэвтээсэн өрөөдийн гэлгүй бүгдийг эвлэн хайрладаг эмээнэ Ani hadirged nyatara Girin khoyd tazarsan Ani khan setegel ammogi Миний 12 настай байхад манай аав нас орсон шүү дээ. би харин танаас асууя гэж байна. Одоо нэг та нэг өмнө нэг юм байсан шүү дээ. Урагуудам гэж бичлээ. 2020 оны 6 сарын 1 юм болоо. Хизээний 6 сарын 1 юм болоо тэр чинь нөгөө коронавигийн урд шүү дээ. Тэгэхээр шийдвэр 19 он юм. Тийм. Тэр ямар ч 6 сарын 1-ний бичлэг байсан шүү дээ. Тэгэхээр та аав гихчдэг ярьсан болоо. Аав гихч. Тэр цэрлэн гихч яахгүй юу? Цэрлэн гихчтэй. Тийм. Манай аавын хамгийн том гихч. Долгорсон гэдэг он байсан байхгүй юу? Тэр долгорсон гихч маань юус ганцхан охин төрүүлсэн. Тэр нь тэр цэрлэн гихч яахгүй. Тэрийг би сонсоод тэгвэл аав гихчтэй та ингэж ярьж байгаа шүү дээ. За та бол одоо миний аав гихч ярангууд би өөр дээрээ бодож байгаа. За миний аав гихч надад зэгчиж юу гэлээ бодоод тэгвэл миний хамгийн том нагц гихч нь таалцж байгаа. Тийм. Тэгээд танаар ингэж нагц талаар юм яриулмаар санагдаад хоёлаа хийл та гэж нэлээд ярьж тэгээд бас өнөөдөр бичлээ шүү дээ. Тийм. Тэгээд ингээд би нэг бага насныхаа тухай гэдэг юм уу? Бага наснд аав ээжээс надад үлдээсэн одоо тэр дурсамжуудын тухай нэг жижиг ярих гэж бодлоо. Тийм. Тэр аав маань намайг 12 настай байхад үлдсэн гэлээ шүү дээ, тийм ээ. Гэхдээ аав надтай 12 жил амьдарсан боловч миний насан туршийн амьдралыг заагаад өгсөн тийм ачтай хүн гэж би боддог шүү дээ. За
За та 12 жил аавтайгаа амьдсан биз дээ. За тэрнийхээ одоо нэг 5 жилийн чинь баг санах байгаа шүү дээ. Нэг жоохон тийм. Тэнгүүд нэг 7 жилийн дурсамж танд байгаа тий. Тэр 7 жил дотор тэгвэл яг тэр насан туршийн яг одоо насан туршийн одоо санаж явах одоо амьдралыг заасан юу ямар үйл явдал тэр 7 жил болсон болохоор та яг мэдсэн санагдаад байна. Аав маань нөгөө их холж ухаантай байж ерөнхийдөө нөгөө богино настай хүн нөгөө амьдралд дурсагдах юм бас үлдээдэг гэж нэг хүмүүсийн ам яриа байдаг шүү дээ. Тэр шиг аав маань ер нь их үлгэр жишээч аав байж гэж ингэж боддог байхгүй. Ягаад гэвэл намайг сургуульд орохын өмнө манай аав ээж хоёр хоёулаа артил ажилладаг байсан байхгүй. Артил гэдэг нь одоогийнхоор нөгөө нийтлэг ахуй үйлчлэгээний газар гэдэг нэршлиг чимээх лөө. Тэгээ манай нэг сургуулийн хэлний ахуй үйлчлэгээ нэг газар байдаг. Ахуй үйлчлэгээ нэг цаан хүү газар. Тий. Хуучин тэрэ чинь бас бүр өмнө нь бол артил гэж нэрлсэн байсан. Тийм даав нарийн мужаа ээж ойлч идэг гэсэн байхгүй. Манай аав ээж хоёр бол хоёулаа ерөнхийдөө хоёулаа их гарын дүүтэй. Тэгээд IQ сайтай хүмүүс байсан. Тэр гарын дүүрээр нэг яваал идэг юм тий. Яваал идэг. Хоёрыг харж байгаа, ээжийг харж байгаа. Баг надад ч гэсэн яваад байгаа. Бид нэр бүгдээр юм хийж үртэй зурах юм эвлүүлэх тэр талдаа их одоо эвдүүтэй. Манай аав бол бүр тэр их холын удмын түүх яваад байгаа байл. Аав биш үү мужаан чойжл гэдэг хүний удам юм бэл. Тэр нутагтаа мужаан гэдэг алдартай. Тэр хүний удам байгаа хгүй юу. Тэгээд аав юу яагаад их холж ухаан над миний амьдралыг заасан гэдэг нь юу вэ гэвэл намайг сургуульд орохоос өмнө аав ээж хоёр нөгөө юу яадаг гэсэн. Ийм дэвтэр харандаа авч өгöd үлдээчдэг гэсэн баггүй намайг гэж. Би ч нөгөө гэртээ том нь тэгээд дүүнэртэй үлддэг. Тэгээ нөгөө тэр үед чинь харандаа боллол энэ тэр дэвтэр нэвтэр бол ер нь олдсон муутай байсан юм. Гэхдээ тэр хоёр нэг 10 дэвтэр 10 харандаа надад авч өгöd орчихно. Тэгээд тэр нь юу хийх вэ гэхээр тэрэндээ би их сонирхолтой тэр дэвтэр дээр ном зурж бичих. Өөрөө зурж бичих төдийгүй бодомжныхаа хүүхдүүдийг дуудаад би өөрөө багшилчихна. Шинэ үсгийн багш шиг. Шинэ үсгийн багш шиг. Тэгээ нөгөө хүүхдүүд чинь нөгөө дэвтэр мэвтэр байхгүй шүү дээ. Тэгэхээр аюул дуртай. Та сургуульд орохоос өмнө тэгэхээр та уншиж сурцсан юм уу эсвэл өөр юм заагаад байна? Би бүр мянган дотор тоо мэддэг чэйжэр боддог байсан байхгүй юу? Тэрийг тэгээд яаж сурсан? Тэрийг аав зааж өгсөн. Ингээ ганцаарчлаа тэн дээр үү? Гэхдээ ганцаарчлаа гэхээр арай биш бүлгээр гэх одоо байгаа шинтэй аав ингээл ажилласаа ирээл зуны цагт бол дандаа гадаа хүүхдүүдтэй тоглоно. Өвлийн цагт хөрш айлынхаа хүмүүсийг дуудаад шагаа шүүрнэ. Ихэнхдээ шагаа шүүрнэ. Тэгтээ аав бол дандаа хожно. Аавын толгой их сэрэг гоё ухаантай юмд ирдүү сайтай хүн байсан. Тэгээд зуны цагт яг үхээр аав ингээд хурч ирээл эрэх замдаар бараг гэртээ орох юм уу юу? Миний хүү нэг 10 чулуу түгээд иргээл эхлэх гэдэг гэсэн. Сүүлдээ 20 чулуу гээл. Тэгснээр цаагаар нь явж байгаа сургуульд орсон хүүхдүүдийг бүгдийг ой наашир мэдүү наашир 20 чулуу түгээд ирэн. Тэгээд тэр сургуульд орсон хүүхдүүдтэй амт надтай ингээд нэг чулуу таалахсаар байгаа. Тэгээ намайг чэйжэр тав боддог болгочихсон. Чулуу таалцах ч одоо тэгэхээр бүр миний хувьд болохоор эмээтэй албанд дурсамж байгаа байна. Би өвөө мэдэхгүй шүү дээ. Тэнгүүд өвөө бас тантай тэгдэг байсан. Хүүхдүүд болдог. Өвөө эмээ чинь ер нь хоорондоо чулуу таалж тоглодог байсан хүмүүс юм шиг тийм байх тийм. Тэгээд ерөнхийдөө намайг энэ математикийн багш болох математик дурлах үндсийг бол аав хийсэн. Би ингээд таны ярьж дээрээс нь багш болох алхмыг бас хийчихсэн. Ягаад гэвэл би нөгөө годомчныхаа хүүхдүүдэд дуудаад үе тэнгийнхнийгээ дуудаад нөгөө зурлаг зураад тоогоо бичүүлээр ингэсээр хагаад хүүхдтэй ажиллах хэвдүү сайтай болгосон юм шиг байна. Тэрний амьд дуртай шүү дээ. Айгуу дуртай тийм. Тэгээд одоо би ажил амьдралтаа ингээл амжилттай алхам хийх болгондоо аавдаа баярлалаа, ээждээ баярлалаа гэж ингэсэн шүү. Би таны нөгөө ярилцлага уншижсэн бас үзчихсэн бахад нэглээд юм дээр дурдгдсан аав маань намайг нэг багшлахыг заасан гэж та дандаа ингээд тавхацсан ингээд зөндөө болоод ярьсан байна. Тэнгүү тааж аавтаа 12 жил амьдсан. Ээжтэйгээ бараг 30-40 жил уулзсан амьдсан байгаа шүү дээ. Тэгэхээр та аав чинь илүү их танд юм ингээд суулгачаад явцсан гэж бодлоо. Тэгсэн тий.
аав их илүү юмд суулгаж явсан. Дээрээс нь би ээжээрээ бас их бахархдаг. Ээж маань их дэсвэр төвчээртэй тэр холж ухаантай хүн байж гэж боддог шүү дээ ээжээрээ. Яагаад гэвэл ээж маань дөнгөж 30 идэх наснда 6 өнчиг өгтөй гоцорсон гэж боддоо. 30 идэх наснда. Ер нь эмээ уугийн талаар та нэг бол тийм айлын тэр нутгийн хүн одоо нэг тийм та танилцуулга ингээд яваад тэгээд би тийм ааштай байсан гэдэг биднэрт нэг сайн хэлж өгч бид нар бол юусэн мэдэхгүй шүү дээ. Тийм. Манай аав нь болохоор хин тэр дэмчигч өгч хүн байсан байхгүй. Тэгээд ээж нь болохоор тэр долхорж өгч хүн байгаад тэгсэн чинь нөгөө аав чинь дээрээ 3 ихчтэй нэг ахтай байхгүй. Тэгээд айлын 5 дахь хүүхэд. Хэдэн оны одоо орчин 32 онд төрсөн юм шиг байна. 31 он хүн биш байна. Тэгээд юу яасан айлын 5 дахь хүү болсон чинь ээж нь нөгөө тэр үед чинь одоо ангахаа хөвчлэн байсан шиг байна. Төрүүлэхээсээ болоод ээж нь асарсан байна аавыг. Тэгээд ээж нь насаараа аав чинь нөгөө ялах хүүхэд үлдэнэ зтэй. Тэгээ нэг хүүхэд үлдээд ойлно штэ мэдээж одоо ээж нь байхгүй одоо тэр янз бүрийн асуудал үүсэн штэ. Тэгээд ойлаад тэгсэн чинь нөгөө нутгийн нэг том лам аав тэгж хэлж энэ танаа хүүхэд биш байна. Хүрдэн дээр тавь. Энэ хүрдний хүүхэд гэсэн ээ. Тэгээд одоо тэр үед одоо ямар ч яс байсан мэдэхгүй. Тэгсэн чи тэр нь захиалгын үйлдэл байсан байна. Нэг хүүхдийн ах гэж хэлсэн. Тийм. Одоо аавыг өсгсөн бүдүүн санжаад тэр хүн чинь том лам хүн бас ламын удмын тэдний төрлийн жамбал дорч гээд нэг бүдүүн том лам байсан. Тэр чинь бас нэг хэлмэгцэн байхгүй юу? За тэр хүн хэлж өгсөн юм. Тэр нөгөө хүүхэд авах гээд нөгөө хүү өргөж авахсан ч олдохгүй байгаадсэн мэт. Тэрээс хүний санжаа. Тийм санжаа. Тэгээ хоёр охин өргөж авчихсан хүүг байгаад исэн бэ. Эхнэртэй ернээсээ хооронд эхнэртэй хоёроо хүүг. Эхнэр нь өшөөдөө тэр бодчоо тайж гэж хүний ганц охин байсан баг. Эхнэр нь тэрөөсөө хүүг төрүүлээ. Тэгээд тэднийх тэр нутгийн ламтай хуйлдаад аавыг бүрдэн дээр тавиулаад өргөж аваад өсгөцсөн. Тэгээд хүртний хэлмэр болсон. Тийм домогтой. Ер нь домгүй л ийдсэн тий. Тэгээд тэр бүдүүн санжаа гэж хүнийх чинь аавыг өсгөөд тэгээд би бодлоо аавыг өөд болохоос нэг 3 жилийн өмнө тэр өсгсөн аав нь өлсөн. Тэгвэл та тэр хүнийг мэднэ. Тийм. Тэр хорлоо эмээ гэдэг чинь тэр эмээ ч одоо дүүн юм уу гэж чинь тэр хорлоо эмээ гэдэг чинь аав 3 ихчдээс тэрний хамгийн баг чинь төрсөн чинь. Өргүүлсэн айлынх нь бол биш тийм. Өргүүлсэн айлынх нь их чинь нөгөө нэг хин цэрэн даваагч гэдэг байсан шүү дээ. Тэгээд сонсомаа мэдгүй чи. Ээж нь бол харин мэднэ. Тэр цэрэн даваа сайжр гэд хоёр сайжр гажиг гэж зөндөө сонссон. Тийм. Тэр хоёр чинь нөгөө хоёр өргөмөлөгч нахгүй. Тэр хоёр өргөмөлөгч чинь манай аавтай суусан үргэлж хойд ээжийнхэн талын хүмүүс байсан юм да. Тийм шинжээ юм бэл. Тэгээд ер нь нөгөө нэг өргөсөн одоо аав ээж нь одоо төрсэн аав ээж нь ойрхон амьд төсөн юм. Өнийг л сонио хүмүүс байсан. Тэгэхээр ер нь өөрөө баасан мэдсэн юм том болоо мэдсэн. Та ер нь та одоо жишээлбэл нөгөө тэр төрсэн талын хүмүүстэй багасаа мэддэг байсан юм. Том болоо тэр хин одоо тэр цэрэл хамгч гэдэг ярилцлага хийсэн гэдэг шүү дээ. Тэр цэрэл хамгч ээж хорлоо өгч бид нар бол харин их ойрхон өссөн. Ер нь багасаа ярьчих өст мэддэг байсан. Тэр өвөөгөө та мэддэгсэн. Одоо төрсэн аавын өстө мэдхгүй шүү дээ. За аавын талаас нь ярьлаа. Тийм. Одоо ээжийн талаас. Окей. Одоо манай аав ээж хоёр бол хоёулаа их амьдралын их өөрөмж төвхтэй болсон. Юм тийм. Тэр хоёр ер нь бас яаж танилцсан тэр тухайн мэдгүй та мэдэн ш. Эмээ одоо баян онгорч байж байгаа танилцаад ирсэн юм уу? Ангаад байж ирсэн юм уу? Яасан? Манай аав анд их дуртай залуудаа анд их дуртай тэгээд хүмүүстэй хөвгчлөлтэй яриатай хүмүүстэй ямар ч үнтэй их найрсаг юм байсан байгаа хөө. Тэгээд нөгөө анд их дуртай анд явж исэн чинь нэг амьд гараад ирэхээр буутчих. Тэгсэн чи тэр нь амьдны бав өссөн хүн байж
тааш тэгээд хүн амнэр өсөхгүй юу. Гэхдээ нөгөө тэгээд айгаад газар нуугдсан юм байна л да. Тэгээд том ах хожим надтай ярьж байгаа гэжсэн дүү маань нэг жилийн ял аваа явсан. Гэхдээ огон тийч нуугдаг байсан бол жилийн ял авахааргүй тэр хүн өөрөөр нь буруу байсан гэд нэгтгсэн байхгүй ямар тэгээ газар дээр нүүдсэн биш дээрээ чинь та нарт харагдтал би ярьж чадахгүй тий. Тэгээ ямар ч байсан нэг жилийн ял эдлэхдээ тэр Баян хонгорын Байдэргийн гүүр гэдэг одоо бид нар ирж очихдаа гардаг нэг гүүр байгаа. Тэр гүүрний чулуу гүүрлийн ажил дээр аав явж ич ял эдэлж байгаа. Тэгээд тэр хоорондоо тэр явж байгаа дээчтэй танилцчих. Ээж уг нь сумандаа бас гайгүй алдартай хөөрхөн тийм сэргэлэн хүүхнүүдийн тоонд орж исэн байлээ. Тэгээд тэр яг тэр үедээ эмэгтэйчүүдийн холбооны сумын эмэгтэйчүүдийн дарга гэж байсан юм уу яасан нэг одоо нэг тиймэрхүү бас байсан шиг байна. Тэгж яг үед нэг нутгийн нэг залуу богтлоо бэж эхнэрээ болгочих. Богтлоо. За тийм эхнэр нь болсон. Эхнэр нь болж. Тэгсэн чи тэр хүний өрөөс үжиж хараачгүй тийм хүнтэй авчиад нөгөө нэг одоо нүд дамын боогод яг тэндээ оргуулж маргуулсан хулгайрт юм. Тэгээд айлын эхнэр болчих. Тэгсэн чи ээж тэндээ өс тогтдгүй. Ерөөсөө сэтгэл тогтохгүй. Тэгээд байжсэн чи нөгөө хүний 5 жилийн цэргийн алба хаажсэн юм да тэр үед. Тэр цэргийн албанд яваад өгч. Яг тэгээд гэрлээ бодоог байжсэн юм шиг байна. Тэр хооронд нь аавтай танилцчих. Тэгсэн чинь аавтай танилцсныг мэдчихээд одоо тэр ах дүүс нь бүгдээрээ энэ ээжийг хамгаалаад бүр энэ сонин ээлжийн тийм харуул хамгаалалт гаргасан гэж байна. Бүр алдахгүй юу? Тэр одоо тэр нөгөө хадам талынх нь юм уу айл талны юм бүү гэдэг. Ямар ч байсан тэр нэг шүний ээлж мэлж гаргадаг байсан гинэ. Тэгжсэн чинь аав яг одоо нэг жилийн ял байсан чинь тэр хоёр танилцал наацаа нэг нуугдаж барьж ингэж уулзаж муулзаад явж итэл аав халагдах болгонгууд аав ээжийг оргуулаад тэгээд хоёлаа харах гэж тэгээс. За хөрөөг олон сонирхолтой болоод идэв. За тэгээд тэр хоёр маань арангаалуу цутагаад ирээд тэр нөө ялан дууссан гэсэн үг тийм. Тус. За яг тэгээд ирээд тэгээд яг яаж амжчихсан. Тэгээд яг бид чинь манай тэр аавыг өсгсөн өөний хоёр ч нь амьдрал байжгүйсэн. Малхуу сайтай. Тэгээд ерөнхийдөө тэр өвөө бол их тийм одоогоор бол их донжтой тэгээд харьцангуй боловсралтай маягийн. Эмээ бол жаахан зоргоороо нэг ноёны охин юу тайж явсан тийм хүн байсан. Тийм. Тэгсэн чинь нөгөө нэг ерөөсөө хүүхэд төрүүлэг болохоор эмэгтэй хүний тийм уян зөөлөн харьцаа хандлага гэж юм бол ер нь бараг байхгүйсэн шиг байна. Тэгээд ээжээсээ би бас бага ахтаа гэдэг юм арай нэг жоохон хаос үед чи надаас асууж чадаад гэж бас ээжээс асууж ирсэн. Тэгсэн чинь ээж одоо би чинь дээр нэг ганц ахтай байж хаад өдөлсөн шүү дээ. Тэгэхээр тэр ахын дээдэд нь дахиад 3 хүүхэд өдөлсөн байна. Тэгэхээр төрөх үедээ ч юм уу төрснийхаа дараахан ч юм уу тэгэхэд тэр ээж нь манай ээж нөгөө хадам ээж нөгөө ааштай буураа хэлсэн шүү дээ. Хатаа хандчихсан шиг байна. Өвлийн үед нь ч дөнгөж төрчөөл нөгөө хөл цасан дээр чинь өнөөс агаа суудаг ч юм уу яадаг ч юм уу тэгээд нэг ер нь хатуу байсан тухай ярьж ирсэн шүү. Тийм. Тэгээд нөгөө шинэ хүүхдүүд маань бас давхар нөгөө нэг манай улсад өрнөжсэн нөгөө өвчлөлч нөлөөлсөн юм шиг байна. Тэр шүлгийн ажил гарсан талигч хүүхдүүд ярих бодоход тэр өвчлөл бас өртсөн ч байж магадгүй. Тэгэхээр чинь 9 орон хүүхдүүд байсан юм биш үү? Харин тийм. Тэгээд ахыг нөгөө талигч ахыг маань өстө нэр морины нуурнаас буулахгүй өсгсөн гэдэг. Нүдэд нь 2-3 хүүхэд ингэсэн болохоор аав маань тэр айл дамжаал хүний өвөр дээр эсвэл морины нуурын дээр явж идэг тийм ах маань. Тэгээд би ахыг талигч болсны дараа боддгийг. Ер нь ахын нэг жаргал бага насндаа дууссан юм байна. Таны хэдэн насны зэрэг байсан? 3 насны зэрэг. Тэр чинь ер нь
хэдэн жилийн дотор энэ хөгжүүлэг дээр гарсан юм. Ер нь дандаа ойр болох шүү дээ. Гурван насны зөрүүтэй шүү дээ. Ер нь 3 насны зөрүүтэй. Баяраа 2 юм. Тийм 2-оос 3 насны л зөрүүтэй. Манай тэр хамгийн бага ихтэй дүү шүү дээ одоо тэлэгч. Нэг ослоор өөдөлцсөн. Тэр дүү маань аавыг өөд болоход дөнгөж өөдөр мөлхдөг гэсэн шүү дээ. Тийм ч. Тэгэхээр чинь 72 оны хөлөө. Тийм. Тэгэл өнгөрсөн. Тийм талигч дүү маань 71 оных гэж 72 нас ирсэн байхгүй. Ер нь баг ой хүрээд байсан баха. Мөлхөж байсан тийм. За тэгээд таныг 12 хүртэл ингээд амьдарч байгаа одоо таны аав боллоо шүү дээ. Тэгээд та эдийн амьдралыг яаж үргэлжлүүлсэн бэ? Ер нь эмээгийн тухайн байдал ямар байсан бэ? Дүүнэр бүр таны дүүнэр бол жоохон байсан болохоор бүр сайн мэдгүй шүү. Та өөрөө бас яг тэр үед таны ингээд яг сэтгэл зүйн ч юм уу яг яаж үргэлжлүүлсэн? Нэг өөрчлөгдөгч яг тэр огцон өөрчлөлт байгаагүй. Ягаад гэвэл аав маань бас нэг 2-3 жил өвдсөн байхгүй юу. Тэгээ хот руу хагалгаанд орохгүй явсан чинь аав нь өвдөд аавч хоёр ирээ хагалгаанд орж чадахгүй байгаа. Дараа нь би нуужих үедээ шарж ком болоод тэгээд нөгөө нэг өвчтөй байхын 2-3 жил харсан болохоор тийм их огцон өөрчлөлт байхгүйсэн шиг байна. Тийм. Тэгээд би ээжигээ ямар их сэтгэлийн гаттай хүн байгаа вэ гэж хожим ээжирээ бүр бахархдаг. Мундаг дэвчэр дүнбэс гэж боддог. Яагаад гэвэл аавын тэр эго ээжи ах нь тэгээд том ах гэдэг баян өнгөрөө байдрагт амьдарч исэн байхгүй юу. Тэгээд тэр ах аавыг нас орсны дараа ирээд ээжийг хүүхдүүдтэй хамт нутаг руу аваа яваа гэдэг. Тэр би цусан мэдээд. Тэгсэн чинь ээж ингэж хэлсэн. Би одоо хүүхдүүдээ өнчирсэн дээр өнчрөгөд яах вэ? Энэ нутаг усандаа энэ тойрон байгаа ахын дүүстэйгээ дотн өссөн чи эндээ л ээж гэд ингэж ээж яваа өөрөө зөвхөсөн. Тэгсэн тийм. Тэг өөрөө яг ингээд танихгүй хүмүүс үнэрсэж байгаа шүү дээ. Тийм. Гэхдээ танихгүй хүмүүс гэхээсээ илүү тэр аавын нөгөө нэг гэрт өссөн нэг өргөмөл их чинь сайжрах гэдэг ихч байсан. Тэрний нөхөр нь хин цэрэн дэжтэй хүн аймагтай их алдартай нэр хүнд сайтай аймгийн тэр автын байцаагч гэж алхны ажиллах штеп цаг аймгийн цагта тэр аймагтай мөн нэр хүндтэй тийм хүмүүс тэр хүн бол бидний амьдралд маш их тусалдаг. Ороо бол баярч хонно гэ тэгэл бидний чинь нөгөө манай байсан газарт ороод бид нэг болонгууд нөгөө ах л бидний наасааш нь явуулна. Тэгээд дээрээс нь тэр ахаас гадна аавын 2 төрсөн их чинь тэр том их чинь долбор сөрн бага их чинь тэр хорлоо их чинь нэг хорлоо их чинь мэдээд байгаа шүү дээ. Тэр хоёр бол үргэлж тэднийхэн бол бид нар бол үргэлж ирэгч мэдгэсэн. Гэхдээ энэ үед бол яг үүндээ бол хамаатан сахилгаас авах шүү дээ. Тийм. Хэдэн хадмууд дундаа дундаа л байгаа. Ерөөсөө өөрийнх нь 3 төрлийн хүн гэж тэнд байхгүй шүү дээ. Тэгмээр бас жоохон өрөвдмөр хөрх юм. Тэгээд та хэд ингэ төрөл 2-3 жилийн захиц гэдэг төрөл хооронд ажиллаж байсан юм яг ингээл та хэдтэй үлдээл өчирч үлснээ дараанаас ажиллаж эхэлсэн. Үгүй ээж миний мэдхийн л ажиллаад миний мэдхийн л ажиллаж байсан. Тэр үед чинь нөгөө нэгтэй хүн төрөл 45 оноод ажилдаа ордог гэсэн. Тэгээд 45 оноод би чинь 3 дүү шүү дээ тийм ээ. Тэр 3 дүүг чинь одоо төрүүлээ одоо баяраа дээр өсгөөгүй шиг байгаа би. Тэгээ өөрөөсөө 3 дүү. Тэр нөгөө эмээ хоёр дээр очсон. Эмээ хоёр хүүхд болоод өссөн. Тэгээд тэрний дараагийн хоёгаа амраа тэр талигч дүү 3-ыг бол би нуруунд дээр өсгсөн. Яг ээж төрөөл нэг 45 оноод ажилдаа орчих. Тэгээд би бүр заримдаа ингээд дүүнэр нуруунд дээр өөрчиад 2 хөлийн эндээ боочоод гараа сайн бариараа гэх тэгээ юм хийдэг байл шүү дээ. Дараа нь бодсон чи тэр нэг Японы нэг кино гарсан та нэг оршин гэж. Тэр миний амьдрал юм шиг санагдаад байдаг шүү дээ. Тэгээд намайг миний хүслийг биелүүлж аав ээж хоёр одоо тэр хэрэгтэй юмнуудыг надад ер нь бэлэн болгож би ер нь багасаа тоон дуртай байсан юм уу? Хүнтэй харьцах дуртай байсан юм уу? Тэрийг биелүүлж юмыг хангаж өгч ирсэн шүү.
Гэхдээ миний ажлыг багшуулах гол шалтгаан аав одоогийнхоор бол нэг офстой байсан шиг байна. Нэг юм том дөрвөлжин модон сарвч тэгээд дотор талд нь ямар ч байсан бороо цасмаас рохтол татгшаа нэвтрэхгүй. Тэгээд дотор талд нэг юм урт бандан ширээ, урт бандан сандал хоёр байсан. Тэгээд гэрээ өглөө маш хурдан цэвэрлчин. Тэгээд гэр мөрийнхээ ажилдаа цэвэрлээл нөгөө дүүнэр хүнрээ хаалчаал. Тэгээд чөлөө гарангуут нөгөө гудамжныхаа хөвгүүдийг дуудаад нөгөө бандны ширээ сандал дээр нөгөө хөвгүүдээ суулгаад юмын зуруулаад тэгээд сургуульд орохоос өмнө багш болсон шиг байна би. Тийм. Тэгээ надад аав ээж хоёроос нь үлдээсэн маш том бэлэг бол ерөөсөө нэг оюуны хөрөнгө оруулалт гэдэг юм уу да. Одоо аав ээж хоёр маань маш их өндөр оюуны потенциалтай хүмүүс байсан. Ээж хараа хажуудлаа ээлд ирсэн машины дугаар хамт ярьж байгаад энтер уулзаад явсан хүмүүсийн нэр ус тэгээд хэрвээ ярилцаад удам сарын содрын сонссон бол тэрийг юусэн мартдаггүй юм биш үү? Харин тэрийг би их сонсчихсан. Тэгээд тэрийг ачин чинь нэрсэн жижигхэн байсан гэх тийм. Яг таад тийм мэдээлэлгүй танилцгүй би нэг түүх ярих уу? За. Тийм. Ээж маань ингээд сүүлийн жилүүд тарин ингээд хавар болохоор юу нутаг руугаа явна гэдэг болсон. Жохон тэгтээ тэр үед жохон биеийн таарах нэг харамт болчихоо. Тэгээд жоохон хөлмөлн жоохон саавчлалтай гар хөлн тийм байсан. Тэгээд бич бэлтгээл өвлөн бэлдэж байгаа л готлон уцын бэлдээл бас нэг айл хонортой чих гарын бэлэг юм бэлдээл явуулдаг байсан байхгүй. Тэгсэн чинь нэг удаа ээжиг явна ч гэж сансангүй ажил дээрээсээ би тэгэхэд 2 дугаар сургуулийн менежер тэр үеэр бол нэг багшил явж хичээжсэн. Тэгээд ондонтаа яваад ороод ирсэн чинь манайх нөгөө 72-ийг айлын суудсан байсан. Манайх голынхын шар, манай байрны зүүн талын шар архичаа азаргууд байд нөгөө бөркөрийн дараах их байдаг байсан. Тэгэл ингээд гэртээ орохсон чи тэр бөркөрийн үүдэн дээр нэг говьтай байгаа машин ирсэн байх том машин. Тэгээ санаад орсон ч ээжиг явна гэж зүтгэн ч гэж бодсонгүй ороод гал тавандаа ээжтэй хоёлаа яриад суужсэн л би тэгээд ээж сонирхолтой янзтай ээжээ наригцсан азарганд нэг говьтай машин ирчихтэй бэлтгэдэг байхгүй. Тэгсэн чи ээж бүр гэдэг сонсохгүй ингэж окей тэдэн намрын тэр машин байгаа жолооч нь тэр гэдгийг чи нэг ороод уулзах ээж нь явчих. Тэгээд унтлаа. Уг нь яг би нэг авдранда хайрцгаар нэг алим мандрын энтер аваад хийчдэг байсан. Ер нь ээж жимсэнд их дуртай. Тэгээд би нэг хаяа нэг ивэ нэрээ гараа юм хоторхоор ингээд хайрцагтай жимс аваад авдралгаа хийчдэг. Тэгээд авдраа авахлахаар ээж миний охины авдраас гоё юмэрт гэж бэлддэг байсан байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө ээж минь бэлтгээл гэдэг байсан. Авч явах юм. Тэгээд өдөр бас дуртай юм хүн. Тэгсэн чинь үзэж. Тэгэхээр би тэглээгүй ээж аль машиныг та тэр гэхүүдээ бидний чинь зөндөл машин ирдэг штеп гэсэн чинь. Гэхдээ ногоо машин байгаа л яг тэр машин байгаа. Тэр машин мөн байвал би явна гэх тэр чинь. Тэр чадсангүй. Тэгэхээр заяуч гэсэн нэг ороодох хэрэгтэй гэж та. Би тэднийг их ордгоо чинь жаахан сервисийг л ордог байхгүй ороод ингээд сууж байгаа л жаахан алсуур шиг явлаа за ингээд ээж манай ээж ингээд ийм ногоо машин ирчихээ гэсэн чинь тийм хүн байгаа да жолооч нь тэр гэж хүн байгаа гэж тэгэхээр тэгээд би бүр лавлах гэж орж ирсэн юм а гэсэн чинь нөгөө жолооч нь нөгөө манай ой сайтай буруу гэж ирэлцэж тэгсэн чгүй манай ээж гинтхэн өөртөө чинь явчихна гэж аваад явна гэж шууд тэгж байна нөгөө хүн тэгээ явцсан шүү дээ. Тэгээс олсон болоод тэр юм. Одоо ингээд бид нэр дөнгөж нэг зогсгон таньдаг хүний төрийн саднууд боллоо би тэдний төчхгүй болохгүй. Ээж тэгж хүний нутагт амьдарч исэн байх. Ерөөсөө тэр харин хүмүүс гэж ерөөсөө бодохгүй. Тэр донд говийн өмнө говийн хүмүүс чадахгүй шүү дээ. Тэгээд тэднийг хоолж амтлсаар гас сурцсан. Ямарсан дэм энэ манай хөө гомсрч нэг инлэг хийх. Тэгээд би нөгөө оюутан байж байгаа дараа төгсөг байсан чи орчод үргэлжлсэн чинь нөгөө имлэгэн чинь совлогч эмч мэмч нэртэй бүгдээр нь найз болсон. Орон хоолой авчруулсан зам нь ямар хүн байсан.
Ахгүй янзтай нэгдэж тийм гоё хүн байсан. Тэг химэрхүү гэмээр бидний Тэгтээ нэг сонин би надад их янз бүрийн тийм амьдралын гэдэг юм уу энэ охин хөвгтийн хувьд их зөвлөдгөө байсан юм. харин надад их тийм санагдав. Тийм байсан бол та нэг дурдмаар Юурээс тийм юм байдгүй. Ээж яагаад надад тийм юм ярьдгүй байсан юм бэ та гэж бодохоор намайг энэ багасаа амиад дагаад амьдралаа аваа явуулсан гэж бодож ирсэн шиг байна. тэгж бодлоо би бас нөгөө хүмүүстэй хэлчихсэн надад баг хэлж байгаа юм баймаа. Ээж бол харин хүүхдүүдийг тэгж сургамжлахаасаа илүү гүй. Харин ч бүр хүнээс хүүхдүүдээ өмөрөөлээд хүүхдсэн. Тэгээд нөгөө хүүхдүүд нь яхан зоргороо. Охтууд нь бол яг одоо бас нэг өөр хорог яваад ирсэн шиг байна. Тэр тал дээр нэг яхан дутагдaltaй байсан санагдаад идэв одоо бодох. Тэр нь тийм хүүхдүүдтэй юм сайн хэлгүүч юм гэдэг юм яваал юм шүү. Манай эз ч гэсэн надад нэг юм ярьж байгааг хүлээж надад санагдав. За би хэлж юу? Таны хэлжсэн чинь наа нэг 10 20 мэдтэй байх. Нэг дөнгөж хараг гарцах хэлжсэн юм байна. Анд ядаргаатай юм аа гэж бараг хэлж өгдөг байсан чинь. Одоо бүр тэрийг яг нэг өөрөө яг ойлгоод авахгүй. Тэгэхээр хүн чинь хүлээж авдаг нэг хугацаа ч юм уу ойлгодог нэг тийм юу байд юм шиг. Гардаг үе байдаг байх тийм ээ. Ойлгодог тийм өөрийнхөө нэг мэдлэг зэдлэг нэг ойлголт нэг. Тэрийг ойлгодог нэг бүрийн ч юм уу насанд ирдэг юм шиг. За тэгээд аавтайгаа ч юм уу ээжтэйгээ нэг бүр нэг хязгаарч мартагдахгүй нэг эсвэл хоёулантай нь бол нэг хамт байхдаа мартагдахгүй болж исэн. Урсамж ч юм уу байлгүй яах вэ? Аав ээж хоёр маань юу яадаг гэсэн. Зам болохоор баярмбри байдаг гэдэг байсан байхгүй. Тэр игийн даваагаар даваа явдаг. Тэгэхээр одоо бодоход би өөрийгөө бас магтсан болох нь яах вэ? Тэр уулаар давах тоолондоо би тэр замдаа таалцсан даваагүй янз бүрийн юмнуудыг дандаа тоолж явдаг байсан байна. Тэр нэг тийм хоббитэй байгаасаа байсан. Тэгээд одоо үг ярианы хувьд бол ээжигээ би нэг дурсаад ингэж хэлжсэн, тэгж хэлжсэн гэх юм байхгүй. Харин тэр дэсвэрдэгчээр хүүхдүүдээ тэр хамт өссөн хүмүүсийн дунд байлгаа ирээдэг бодол санаа тэр нь бол ямар мундаг юм бэ гэдэг тэр дурсамж нь их айхтар гоё санагдав. Аавынхаа тухайд бол би харин юус аав маань юусэн нэг ямар их тийм олонтой хүн байгаа. Манай аав чинь ерөөсөө хоёулагийнх нь гайхамшиг нь тэр. Манайх чинь нэг одоо зочид бодол шиг л айдвал шүү дээ. Ялангуяа өвлийн цагт бол ерөөсөө манай гашаанд тэмээн хөсөг, өхөр хөсөг, морин хөсөг тэгэл ерөөсөө 10-20 морин хөсөгтэй тэгэл модзод дэдэ цагаа юм ачсан тэгэл манайх хөнгөө байдаг үе байсан юм байхгүй. нэг хаана ирсэн юм. Тэр одоо нэг 2 дугаар сургууль биш үү? Тэрний эмчтэн чинь ахуй ижлэгээ би яриад шүү. Тэр ахуй ижлэгийн чинь тэнд манайх шиг байдаг гэсэн. Тэгээ манайх тэр нэг жижигүүрийн дэлгүүр гээд тэрнтэй заалгаа гашаа. Тэгээ том гашаа та нэг том тэр үед чинь шавар байшин байдаг гэсэн чинь тийм шавар байшинтай өглөө нь болохоор гэртээ амьдэрдэг. Тэгээд ийм хоёр нөгөө баруун талын гашаанд нь биндрээ гэдэг нэг ахах байсан. Тэгэл тэр аав тэр хоёр бол их тоглоно. Ороо болохоор ажлаа алдна гэж байхгүй шүү дээ. Гэхдээ тэгээ ороо болохоор л тоглоно. Тэгэл тэр ирсэн зочид хийц шагаа шүрнэ. Эсвэл даалгавар тоглоно. Гэхдээ даалгавар тоглохын би нэлээд хожим мэддэг. Миний багын дандаа шагаа шүрсдэг. Одоо бол амраа битэр шагаа сайн шүршт мэднэ үст тий. Шагаа шүрх их хоббитэй. Одоо дааж надад нөгөө юу байхгүй болсон. Хөө хоёрыг одоо нэг хөө хоёр надад гологдоод байгаа. Амийн гэрийн хөө хоёр ялаад бас гоё. Тийм гэрч. Яг тэр хөө хоёр чинь гоё байхгүй. Жижигхэн гинжүүдэр. Тийм одооны энэ хөө хоёр нь шал өөр байх. Та нар тэндээ тэгээд ер нь байж байгаа тэгээд та нар төстэй гарын гарчлаа ер нь тэндээ байсан юм аа. Тэнд манайх амьдарч байсан чи тэр газарт ороод одоо тэр нөгөө ахуй үйлчлэгээ чинь баригдах гэжсэн шиг байна. Тэгээд тэр хамгийн ингрээд гарсан байхгүй. Одоо яг бид нэр та нарын байхад амьдарч байсан. Тэр цогт юуны хамгийн ингрээд тэр хараад байдаг шүү дээ.
Чимтгүй байна. Арслан зохион. Тэгээ Нэрийнхээ бол арслан зохион. тийм манайх нэг арслан зохион тий арслан зохион байсан байхгүй юу? Арслан зохионы цаашаа ханангийн ингэр гэж. Арслан зохион тэр инээдээ явж. Ханангийн ингэр тэр цаашаа тий тэр болгын наашхна. Тэнд аавыг болох манайх тэнд өнгөж одоо шинэ гашаанашаа барьж эхлэв тэгж амьдарчсэн. Тэгээ та оюутан болоод яваад хүмүүдээс та нар тустай гартлын тийм байсан юм. Тийм байсан. Миний санахаар болохоор энэ нэг тогтсон өөрийнх нь гэр бүлтэй түүнийг нэг болохоор баян гол нэг болохоор танаар байвал тийм л санагдав. Ээж тогтсон гэр оронтой байсан сүулдэ хоёроо айл гэр болоод хоёроо сараа чимцаа гарсан. Тэгээд тэр хэдэд ээж гэрээ өгөөд тэгээд ээж ерөнхийдөө бол манайд бид түмээр бид хэд хамт амьдардаг гэсэн. Ээж ер нь манай амт бол хамт амьдарч ирсэн. Сүулдэ юм шүү. Тийм. Миний санджаал энэ тэгжсэн. Тийм. Би ч юм болохоор өмнө ч 90 он өнгөрсөн санагдав. 98 он. Яг гомдоо 10 төгсдөг ч шүү дээ. 98 хүртэл сургууль ороод 98 оны яг наадмын өмнө 7 сарын яг 10-ны өмнө хөлсөн жичлээд гэж бодсон. Тийм. Тэгээд тэр болчихсон. Сүүлийн ер нь таны хүндэс усны цашиг та зогсон гэсэн. Тийм, зогсон. Та оюутан байхад димээ хамс. Гэхдээ би чинь юу яасан штэ. Намайг дунд анги төгсөх гэж бодоод арай оюутан болохоос өмнө ээж нэг хүндэс уссан байхгүй. Та нарын хэлдэг нэг таягтай өвөө гэдэг. Чимсгүй гомбоо бол сайн мэднэ. Чи бас сайн мэдэхгүй юм байна. Тэр хүндэс уссан байхгүй. Тэр хүн чинь ерөөсөө хөөгч явах байхгүй, ерөөсөө үдээ сууж байгаа хүн байсан байна. Тэгээд манай ээжтэй суугаад тэр хоёр хамтдаа нэлээд жил амьдарсан. Тэр үед тэгээд би оюутан болсон. Тэгээд тэр хүнтэй суугаад би өөрийнхөө аавынхаа гэрт дүүнэртэйгээ хамт тустай амьдардаг. Би чи 10 эддээс эхлээд өрөх толгойсон юм шүү дээ. Тэгээд би нөгөө аавынхаа гэрт дүүнэртэйгээ амьдарч байгаа. Ээж тэр хүнтэйгээ амьдарч байгаа. Тэгээд ах хүнтэй суугаад би ахыгаа хүнтэй суухт нь аавынхаа гэрийг ахтаа өгчихсэн. Тэгээд ах маань зөвл бас өгнөссөн да. Бид нар бол мэдхгүй шүү дээ. Мэдхгүй тийм. Мэдхгүй. Тэгээд тань. Тэгээд би нөгөө түмэйгтэй суугаад тариадд яваад тэгээд архангаад эргэж ирээд тэр алсан цохонд гудамж нь гашаанд амьдарч хагаад тэгээд дараа нь 72 оны судсанд орсон. Та нарыг төрөх Нүрийн тэгээд таярыг төрөх жил яг 90 онд манайх 72 оны судсанд орсон. Тэгээд 2008 он хүртэл тэнд амьдарсан. Тийм ерөөсөө тэгвэл аргагүй шүү дээ чамаад төрөх байсан биш үү? Чи байранд орсон байсан чи яаж тэр ханангийн ингэр мэдлээ дээ. Тийм. Ханангийн ингэр гэдэг үгийг ч бид сонсож байгаагүй. Тийм. Тэгээд тэр нөгөө нэг сусан өнгөрцөн. Хизээ өнгөрсөн. Бас нэг удааг юм шиг. Тэр хүн чинь чи санахгүй. Чи яаж санах вэ? Чамайг төрөхөд чинь өөд болсон байсан юм чинь. Тэр хитэн жилээ би одоо яг онын санах байхад гомбол жоохон бахандаа байсан. Тэр үед нас ирсэн тэгээд нөгөө залуудаа морноос өнөө төлөв гэмтээсэн байсан байлээ. Тэгээд нөгөө цэнхрийн халуун аршаанд яваад нөгөө биштэнгээс идрээд тэгээд сүлдээ нөгөө бүр 2 сар таягтай. Гэхдээ хүний хань гэдэг өөр идэл биш шүү дээ. Би тэр өгшнөөстэй нэрээ баярлж ирсэн шүү. Нөгөө хэдэн жил бас ээж тэр хүний чинь насарч таагалж нөгөө гэрт байх үед нь тэгж хандчихлаа шүү дээ. Тэгээд ээж минь завжандаа маягаар харамлах маягаар ч юм уу бодож исэн байхгүй юу. Тэгээ нэг удаа би тариад байж агаад 86 онд юм би нэрээ 84-5 онд чинь тариад байсан байхгүй юу. Тэгээд тариад байж агаад ирдэг байхгүй юу нэг аймгийн төвөөр би ганцаар орж ирсэн. Тэгсэн чинь нөгөө ээж их багшийн сургуульд ажилладаг байсан. Ээж ажилдаа явсан байх нөгөө ах бид нэр агай гэж өнжилдэг байсан тэр одоо
Тэгээ нөгөө ага ганцаараа байж ин орон дээр тэр зүүнтлийн орон дээр гэсэн. Тэгээд нөгөө хоёр суух таялтайгаа ингээд тулаад орныхоо өмнө сунгууд нь суугаад хажуу талд нь ээж ингээд данхандаа цайсүгөө хийгээд ингээд тавьчихад тэгээ хажуу талд нь нөгөө ууттай гурил зурх юм уу гэн давстай усмс ингээд бэлтчихэд энэ чинь пилетлийн тавьчих явчихдаг байсан баг. Тэгсэн чинь ороод надад нөгөө халуун савтай цайнаас ээж өглөө тэгээд хоёулаа энэ тэр яриад үж за одоо ээж нэрх болж байна да. Ээжийнхэн цай амдыг бэлдээ та гэдэг байхгүй юу? Тэгсэн чи ямар гоё вэ? Тэгэнгүүт ингээд гурлаа зураад нөгөө давхар шаардстай нөгөө 70 давхар гэдэг шиг гоё бин хайраад тэгээ нөгөө цайгаа чанаа яг ингээд цайгаа чанаад бас бингээ хараа цайгаа чанаад бас читлээж орчиж байгаа байхгүй. Тэгээд ээж орж ирэл тэр хоёр сууж байгаа нөгөө давхтай цайгаа уучаад бингээ идчихээ. Тэгээд өөр бас юу ч байлаа цайгаа идэрсэн өрөм байсан. Тэгээд тэр мэрийг идчихэл ээж за өнөөдөр нэг цаг болчлаа ажилдаа юу. Би өөрөлдөх гэсэн шүү дээ. Гэхдээ тэр хүн би ээжтэй цай хоол бэлтэж ийн үгүй шүү дээ. Тэр хайр хоол хүнтэй суугаа яваад гэсэн амьдралаа бодоо. Гэтэл тэр хүн бол одоо хичнээн суух таягтай ч гэсэн би ерөөсөө тэр нэг тохиоллоос болоод би хүмүүс ер нь насныхаа залууд гэхээсээ илүү насныхаа эцэст таньтай байх хэрэгтэй юм гэж боддог байхгүй. Би бол яг үгүй нөхрөө дагаад өөрийнхөө амьдралаа бодоо яваад гэсэн. Ээжийг өдөр эргэтэн цай хоол хийгээд өгч ин гэж надад юм алгаа шүү дээ. Гэтэл тэр хүн суух таягтай ч гэсэн өндөгөө л эргэтэн сайхан халуун цайтай цай хоолтой байж аваад тэгээд явуулж шүү дээ. Тэгээд би бүрстэй. Тэгээд би дүүнэрийгээ хэлдэг байсан. Энэ хүний гомдооч болохгүй гэж өргөлж тэгдэгсэн. Манай дүүнэрч ерөөс гомдоо. Бид нэр тэр хүнийг ерөөс гомдоогүй. Харин тэр хүний ах дүүс нь биднэрт манай төрсөн ах дүүсээс илүү шахуу ханддаг байсан гэдэг одоо яриаг л солихлоо. Гой татна гэдэгсэн шүү дээ. Одоо ямар хүмүүс үү? Бид нар одоо яг чиний мэдих нөгөө хөрвсөр ах дэнсмагч гэдэг шүү дээ. Тэднэр чинь. Тэр чинь тэр дэнсмаг тэр чинь хэцүү юм байхгүй юу? Тэгээ нөгөө нөхөр хөрвсөн гэдэг биднээс нэг ах болохоор жоохон хэлээд. Тэгээд тэр дэнсмаг чинь тэр агагийн том ихчийн ганц охин байхгүй тэдний хөрвс ганц. Тийм даадагийн дүү гэсэн. Тийм даадаг тэр даадаа чинь том ихчнээсэн байхгүй юу? Тэр хүний дүү байсан тийм. Хүний амьдралыг чи юу гэдэг вэ шүү дээ. Янз бүрийн жижиг хэмжээний зовлонч бэрхшээлж мөн тохиолддог шүү дээ. Тэрийг ингээд яг тухайн үед байна зовж гэж бодоод амар хэцүү гэж бодоод гэхдээ яг амьдралын хамгийн хэцүү зовлон гэдэг чинь хүүхэд насны хамгийн хэцүү зовлон гэдэг чинь аав ээж гардаг байна. Залуу насны болохоор яг ханьны алдах. Тэгээд өөрөө ингээд өсөрсөн байхдаа болохоор хүүхдээ алдах юм зовлон гэдэг. Бид нар ингээд залуу гэж ээж аваа алдахлаар жам өснөл зүйл болохоор хамгийн хэцүү зовлон гэж шүү. Тэгэхээр ингээд бодсон чинь энийг бараг л хүүхэд хатаа ээж аваагаа алдсан гэх юм. Үгүй аюу яасан. Их сони амьдралтай шүү дээ. За хүүхдээ хаар чинь тийм ээ. Тэнгүү залуу хатаа ингээд ханаа алдсан. Тэгээд өөрөө ингээд өнгөрөхөөс өмнө хөшин бахта одоо том хүн өнгөрсөн байгаа шүү дээ. Тийм. Тэгэл бас тэр дараа хамт байжсан хүн ч өнгөрсөн мэтлээ. Ингээд бүх насндаа амар ингээд хэцүү юм тулаад өнгөрсөн тийм. Тэгтээ ээж их сэтгэлийн гаттай хүн байж тэгж нэг уйлж унжаал юм уу би яанаа гэхгүй хүүхдүүдээ бол ямар татаагаа өсгсөн шүү дээ. Бид нар бол хизээч өсөж байгаа. Хизээч нүцгэн шатны явж байгаагүй. Тэгэхээр тэр нөгөө хэцүү үеэлдээ нааш зам танаа юу нааш цаг тиймээс нааш даа шүү дээ. Ээж ерөөсөө нэг загантгүй юм байсан. Гэхдээ бид нар аягүй нөгөө бодлыг гатууч байсан юм. Бид нар их аягүй дэглэмтэй байдаг. Одоо жишээ нь хүн ороод ирэх юм бол бид нэр ээж айж үзсэхгүй шүү дээ. Гараал яваа. Одоо нэг тийм нэг автоматар тийм нэг ахын хүмүүжилтэй гэмээр юм уу? Тийм өсгцэн. Тэр нөгөө хэрээрээ бас яг юм тотон нөгөө юм ярьдгүй байсан байхгүй юм байх тийм. Тэгээд нэг айхтар айшиж зэмлэхгүй ирнэ тэгээд нэг юм нүдийнхээ харцаар л бид нэрээ хөдөлгөж өсгцэн. Бид нэр ээж ингээд томхож гарвал дуугаал гарна шүү дээ. Би бол одоо жишээ нь ингээд
гадаа гармааргүй санагдчихвэл 100 гэрийнхээ аяг гадагшаа гарч өгөх. Юу сөхөж тавьчаад тэгэл орон догоор ороод номоо уншдаг гэсэн. Би тэрийгээ би их сайн мэдээд. Тэгээд ээжтэй нэг дэглэм төсөгцөн тэгэхээр бодохоор гатууч юм шиг. Айшил загнаж нэг зодож модгүйг нь бодохоор зөөлөн юм шиг. Тийм нэг хувь хүний нэг тийм юм байж тээ. Тэр нь төвчээртэй ч гэхээс илүү зүгээр тийм төвчээртэй байхыг шаарддаг шүү дээ. Тэрээс хүн төвчээртэй төрөмж өгч явах хэрэгтэй. Тийм. Тэгээд нэг юм уусан тэрийг ингээл төвчээр авч өнгөрөөж шүү дээ. Үргэлж амьдралын гатуу үдсэн хүн байгаа ах боо. Тэр тань огт танихгүй хүн болтлогдоод юм. Тэнд огт танихгүй хүмүүсийн дунд орно гэдэг нь маш их шанал. Ямар сандал аавал дагаад оргоод явах үү. Тийм. Тэгээ ер нь намайг ярьдаг. Эмээгийн нэг хансгүй муу гэл тээ. Тэгээ тэрийг бодохоор бас миний ингээд санаж байгаа яг өөрийгөө бас махыг мэдчихсэн юм шиг байна. Тэгээд манай нөхөр юм яамаа гэж намайг тийм боддог юм шиг байна. Тэгээд фонтой үстэй. Тийм. Тэгээд надад ингэж хэлсэн. Эмээ одоо нэг хол явнаа. Тэгээд би таныг дагаад явчихжээ гэх юм. Хаваагүй байна. Танаа дундуур. Эмээ би таныг татаж өгчихтэй юм байна. Үгүй эмээ бүү хол явж юм шүү дээ. Тэнгүүд би хэсэг ингээд чимээ үзсэн юм хэлмэс хэлж байгаа. Нэгсэн ч гэсэн би тантай хамт явна шүү дээ гэх хүүхэд хооланд амьдч байгаа. Уулах юм да гэдэг юм үзэж байна. Тэнгүүд харахгүй байж байгаа юм үлэмсэн маань харсаж өгч байгаа. Тэнгүүд би ийм харахгүй чинь намайг одоо яаж үйлж байгааг мэдсэн болоо. Тэр ингээд одоо бодохоор чи эмээ надад ингээд өгч байгаа шүү. Миний сэтгэл санаа ингээд бэлдээдсэн юм шиг. Тийм бай. Тэгэхээр би боддог байхгүй. Чи ерөөсөө ээжээ инкри одоо зээшүүд юм. Чамайг ойлгох юм бол бид нэр бүгдээрээ тэр өдөр бол хөдлөх аргагүй болчдөг. Тийм одоо уулзгараад бид нэр ярьдаг шүү дээ, тийм ээ. Тэгдэг. Тэгээ би хожим бодохоор боддог байхгүй юу. Ээжийн бага насны амьдралын төв, чиний бага насны амьдралын төв хоёр нь төстэй байхгүй юу. За өнөөдөр бол ер нь хоёулаа таны одоо ээж аавын тухай их ярьж штеп. Манай эмээ өвөө. Тэнгүүд одоо өвөөгөө би бол мэдэхгүй болохоор та ингээд нэлийн ярьлаа. Эмээгийн тухай ч гэсэн ярьлаа. Тэгээ эмээгийн талаар би ер нь их гоё тийм гоё дурсамжуудыг нэлийн сонсомоор байна. Ер нь бол би өөрөө болохоор нэг эмээгийн хайртай хүн байж байгаад 9 настай 8 настай даа ер нь эмээгээ 8-аас хүрээд байхдаа л эмээ өнгөрсөн юм. Тэгээ нэг бүдэг баадрын нэг цөөхөн хэдэн юм сандаг байхгүй юу? Тэр та нэг сайхан өөрийнхөө одоо санаж байгаа гоё дурсамжуудаас нэг хуваалцаж. Настан буур дэмэгдэг дөө. Настан буур дэмэгдэг дөө. Тэгэн штэ одоо эмээгийн одоо инкри охин байсан ч одоо эмээгийнхаа тухай дурсамж одоо надаас хүсгээс аргагүй л тийм. Тэгээд бодсон чи надад харин нэг илүү тодорхой дурсамж санагчлаа. Би болохоор ээжигээ залуудаа их гоё хүүхэн байсан мэй гэж боддог байхгүй юу. Яагаад тэгсэн бэ гэхээр би Монгол Улсын их сургууль физик ангид төгсөөд 1984 онд Гаранга аймгийн Тариатын 10 жил багшаар томилогдож очсон байхгүй юу. Тэгээд тэнд амьдарч исэн үйл ээж одоо манай гэр бүлийн амьдралтай танилцах гэж очив. Яг энэ сайхан одоо яг энэ гадаа үйл болж ин яг ийм л цаг үед очив. Тэгсэн чинь ээжийг маань тэр Тариатын төвийн хүмүүс бол одоо өстө хойноос нь ингэж хүн болгон эргэж харж илээ шүү. Тэгээд даанч тэр дурсамжийг сэргээх тийм зургийг би авч үлдээгүй байх юм. Тэр жоохон харамсалтай юм аа. Яасан гэхээр ээж маань говь улаан хамбан дээлтэй. Тэгээд
минжин малгайтай. Минжин малгайных нь орой нь улаан хам бас. Тийм аюу гой донжтой хөхөн илчсэн. Тэгээд өсөө шүлжээд бүр 3-аар дараад ингээ хандлага дарсан жаахан нэмэр хийсэн шиг настай хүн чинь бас өсөн шингэрч унсан л байгаа л та. Тэгээд нэмэр хийгээд тэгээд бүр 3-аар дарсан гэцэг ингээд тэгээ нөгөө мөнгө нөгөө даруулга зүрч гисэн. Тэгээ ирээд гудамжаар явахт нь ямар бахархалтай байсан гээ. Тийм гоё дурсан санаа. 40 эдтэй 50 эдтэйсэн гэсэн үг. Тэгэхэд чинь яасан бэ гэхээр 84 он гэдэг чинь ээж болж 50 орчим настай байсан юм байна да. Тэр үедээ нөгөө нэг үүрэг дээр цэцэрлэг тах тийм ээ. Нэг авдраа ухаж байгаа л нэг юм дуу бас нэг одоо ямар юм балтооны юм гэтэл та цэмбэн ч юм уу улаан бас уугуулаа юм юу ямар малгай гэдэг юм жоохон дуугүй юм чинь байхгүй юу? Тэр чинь арай хавар намрын байсан да. Тийм үү. Одоо тэгвэл биш байхад. Ээжийн тэр өмссөн одоо минжин малгай гэж шүү дээ. Тэр малгай чинь одоо тэр манай аав өсгсөн ээжийн үлдээсэн юм байхаа. Тэр нөгөө баяд ноёдын хэрэгжилж исэн юм үлдээ гэж байгаа. Тэгээд би тэр баяд ноёдыг тайжи одны хүн гэдгийг бүр батлах юм. Миний бүр бага байхад одоо их шиг байсан гэдэг юм уу? Тийм жаахан байх үед манай ээж тэр аавын том ихч хорлоо ихч тэр юу 7 сар ихч тэр нэг Монгол нөгөө эмэгтэй хүний нөгөө эхнэр хүний өмсдөг байсан дээлийг хандлж ирсэн шиг байхад энэ дөрөв чинь тэр үед чинь одоо оройн торгомор маргааш олддгүй байсан үед тэгэхэд ингээд яг нэг одоо оройн гэдэг хэмжээтэй дөрөв чинь ийм улаан хар шармар хоргоно тэр хандлалтаас гарсан шиг санагддаг. Тэгээд тэрийг хандлахад дээрээс нөгөө эмэгтэй хүний энд нэг юу гэж нэртэй байсан нэг юм бүргийн зүйлт юм байдаг гэсэн чинь тэрнийхэн дотор тал мал нь бүр бүгдээ мань үсгтэй байдаг гэсэн. Одоо нэг муус ашигныг гээд нэг юм нэг олон салвчтай юм байдаг шүү дээ. Таславчтай. Юу малын муус ашигныг гээд нэг юм олон таславчтай гэж нэг тэр шиг юм дотроо таславчтай. Тэгээд тэр таславч хоорондынх нь нөгөө нэг наалтууд нь бүгд мань үсгтэйсэн шүү. Би тэрийг муухан мэдээд байдаг. Гэхдээ одоо хэлж нэрийг сайн мэдэхгүй байна. Тэр нь одоо юу гэдэг юм байсан гэдэг. Тэр заавал дөрөвч харгаа гаргасан юм ихний хүний дээл байсан шиг санагдаад байна. Ахлахнэр хүссэн шиг байна. Энийг тэр нэг юм улаан амгалгатайсэн маань тэр таны ярьж байгаас бол өөр маш ах. Тийм нэг юу ямар малгай гэхлээр ингэ зүгээр ингэ тийм ирмэг аймаг жоохон саравчтай юм шиг биш битүү та өөрөө хайрцсан би нэг одоо нэг каракул захмаг шиг малгай мөн үү зүгээр юм цахим тийм малгай олдооны юм материал шиг юм улаан одоо нэг ийм хэлбэртэй малгайс ямар малгай гэдэг лээ зүгээр юм дугуй ингэ тавьчихдаг малгай тийм малгай байсан байхгүй юу. Тэгэл тэрийг ингэ гаргах гэсэн чи амар бид нар ч нэг хүний гаргах дуртай шүү дээ. Зүгээр нэг ингээл нэг юм имээ яаж шүү дээ. Бидний өмсөх хамаг бангаар. Та тэр малгай өмсөөч гэл. Нэг бодлоо цэцэрлээс авахтаа өмссөн л авчижсэн юм аа. Тэгээд тэр ээж тэр чиний ярьж байгаа юм хүн бодвол одоо энэ хоёгагийн юм уу талигч ахын тэр хаал явж байгаа байх болсон багт. Би бол ер нь бол тийм их хөрөнгө бизнес нь аваагүй шүү дээ. Одоо энэ манай эрэгтэй дүүнер мөнэр л ер нь тэр юмнуудын өгсөн шиг байна. Надад харин нэг юм үлдээсэн байхгүй юу? Тийм өсний нэг тийм даруулга хоёр юм шүрэн шигтгэхэд дундаа номин шигтгэхэд тэрийг харин би нэг миний өсөж байгаагаа шингэн зүйл юм чинь. Тэр зүйлтийг зүгээд би нэг хааж явах. Тэр нэг залах ус гэдэг юм чинь тэгээд тэрийг нэг удаа нэг зөв гэж явах хөдөө явахтаа зүүе гэж авч явж байгаа хайцсан санагдаад байт. Тэгээд тэрнтэй жоохон за харамсаад яхад одоо хайцсан юм гэж бодож ирсэн. За хамгийн сүүлд нэг үлдсэн юм нэг одоо өөрийн тэгээд байгаа нэг улаан дээл юм уу гэж. Тэр үлдсэн. Нэг сүүжийн юм зүгдсэн шүү дээ. Тийм. Гүнч юм. Тэр юм надаас их гой санагдаж байна. Би ийм эмэгтэй болмоор байна гэсээр надад бүр нэг хүнээр хийлгэж өгч ирсэн. Би хүүхэд эзэжлэн нэг тийм жижигхэн сүүжээ юм бас зүүжсэн байх боллоо.
чамд бол угаасаа ээж харамжлах юм байхгүй. Биднээс нуугаад ингэж ирээд чамд юм уу биш тээж. Тэр тэгтээ зөвл нэг арай жоох өрөвдөд идсэн юм шиг байна тийм. Би нэг арай жоохон. Гэхдээ нэг ийм үг гэдэг шүү дээ. Би яг Facebook дээр явж байгаа нь олцоод яг имээ бодогдсон нөгөө эрхлүүлэх чинь байхгүй болоход тэнд хүүхэд тэрнээс эхлээд нөгөө тэр хүний хүүхэд нас дуустдаг гэдэг. Тэгээ яг нэг тэр нөгөө намайг тийж эрхлүүлжсэн хүн чинь ингээ намайг 8 хүрэх гэж хат өнгөрлөө шүү дээ. Тэгээ тэрнээс хойш нэрэл нэг хүүхэд нас дууссан юм шиг надад санагдсан шүү дээ. Нэг одоо ээж аав намайг эрхлүүлээд эсвэл нэг тийм одоо юу гэдэг одоо хайрлаа тэгэл нэг арай нэг тотон хайрцаал нэг юусоо тэгж байгаагүй юм шиг зүгээр тэгэл нэг байж байгаа л хараа юмдаа нэг том болсон юм шиг санагдаад байна шүү дээ. Яг жоохон өрөвдөөл тэгдсэн юм шиг надад санагдсан шүү дээ. Тэнгүүл олон арчцээ байсан шүү дээ. Тийм. Одоо хамгийн анхны одоо зэн юм чи агаад л одоо илүү уулнаа харилж өсгсөн байл гэдэг. Тэнгүүт ингээд араараас нь арчцээ нэр төрж байгаа шүү дээ. Тэгэхээр намайг ингээ арай хөөрхөн зал нэг жоохон өвдчихсэн болов уу? Ээжийн бага насныхны амьдрал, чиний бага насны амьдрал хоёр ер нь адилхан санагдаад идэх гоо одоо бодоход. Яагаад тэгж ийм гэхээр ээж маань их түүхтэй. Гэхдээ ер нь их сони амьдралыг өнгөрөөсөн хөрх юм. Ээж нэг ах, нэг эгчтэй ахгүй ах эгч хоёртой. Гэхдээ ээжийн ах нь болохоор ээжтэй их эцэг нэгтэй. Ээжийн эгч нь болохоор ээжтэй их нэгтэй эцэг онтой. Өөрөөр хэлбэл тэр хоёр талаас нэг хүүхдээ нэг хүүхдээ хүү охин хоёртой суугаад дундаас нээжчихсэн юм. Тэгээд нэг жоохон бахт төлөө саяхан жилийн нэг та эмээг нэг ихэр байсан юм шиг ихэр нэг удантай юм шиг ярьдагсэн ш. Тэр одоо ямар би өөрийг нь болохоор ихэр өрөөсөн юм байна гэж бодоод бас үгүй юм шиг байна. Ээжий чинь эмээг чинь нэг юм гэдэг байхгүй шарын зэрмаа гэж байна. Тийм. Тэгэхээр тэр шар гэдэг хүн чинь ихэр байсан юм байна. За. Шар гэдэг хүний ихрийн нэрийг охино гэдэг байсан юм. Охино шар гэдэг хоёр хүн нэг удам ихрийн өрөөсөн юм байна. Таны ууч ихэр гэсэн юм. Шар гэдэг чинь. Шар гэдэг чинь ээжийн аав юм. Тэгэхээр таны уу гэсэн. Тийм. Тэгээд ихэр өрөөсөн гэсэн. Тийм. Тэгээд одоо тэр охино гэдэг хүний удмын тухай мэдээгээл одоо надад нэг баян хонгорын тэр загт амьдарч ирсэн чи орлоо бидний багш удмын түүхээ бичиж гаргасан ном тэрийг би авсан. Тэр номон дээр бас нарийн уншиг юм гарах байхаа. Би одоохондоо тэр нөгөө ихрийн талын хүн байсан шиг байна. Чухаа ах гэдэг хүн байсан. Тэр ном бичсэн хүн нь бол манай гэрт нөгөө аранган багшаас гол төгссөн байхгүй. Яг ингээд нэг харахаар айгүй олон ингээл салсан гэдэг юм уу нас орсон тэгэл өнгөрсөн өргүүлсэн эсвэл нутгаас явсан гэл тэгэл юм хамаатан цагт айгүй хэрнээсээ мэдих аргагүй айгүй ингээд бид нар ингээд тустай өссөн юм байна шүү дээ. Одоо энэ баян урт бол айгүй хамаатан байна шүү дээ. Тэгвэл одоо бид нар бол одоо ялангуяа танай хүүхдүүд гэдэг юм уу миний үеийнхэн ингээд бид нар бүгд мэдхгүй авахгүй тийм. Тэгвэл та яг нэг за аранган цэнхрийн булганы хүнтэй баян онгорын хүнтэй бити суугаараа гэж яг хэлчихгүй надад ч хэлжсэн байхгүй юу. Тэнгүүд би ингээд бодсон чинь за ямар ч хамаатан болчихгоогүй хүн байна гэх нэг одоо хамаагүй ээлжтэй бодож штэ. Ханхын төсөөлөө гэдэг ингээд тайруулаа бодсон чинь бас ч гэсэн гайгүй юм шиг. Тэгээд нөгөө та надад нэг ургийн бичиг гэдэг нь одоо ургийн бичиг гэдэг болсон юм уу тэр одоо яаж бичдэг нэг судлаад хаач гэх нэг аваад хэлсэн шүү дээ. Би нэг тийм талын нэг ном аваад ирсэн шүү дээ. Намсангаас яаж бичих үү, яаж хийх ингэ гэсэн чинь Монголд бүр ингээд цусаарчлалт амар байхаас юм байхгүй айгүй цусаарчлалт хэдтэй хөөдрөөс явж монголчууд бүр нуургад мэдхгүй байна гэлтэй. Тэгээд тэрийг харсан чинь тэрийг ер нь ингээд уншиж бодсон байхгүй. Одоо ер нь бол одоо манай хүүхдүүд ч юм уу хүнтэй суух үед айгүй хэцүү ямар хүн тэр хүн дээдлийн одоо баг бас дахиад мэдгүй байгаа шүү дээ. Тэнгүүд баг л нэг өөр аймаг эсвэл баг л Монгол хүнтэй суух гэсэн тийм юм ч юм шиг. Бүх газар нөө цусаарчсан юм шиг. Эсвэл ер нь хамаатан садан байж магадгүй юм шиг байна шүү дээ. Энэ ер нь бидний одоо ингээд бүр амар ингээд одоо архив бас материал аваад ч юм тэрийг бол хэмлэж гаргахад ер нь гэдэг ажих нэмэлт хийгээ зураг хөргөөр баяжуулаад тэгээд нэмэлт хийгээд гаргахад ер нь бол төгсөж байгаа. Тийм.
нагс тал уу нэг ээжийнхаа тал юм. Харин аавынхаа талын одоо талаар бэлтгэхэд бас бодоод дөнгөж эхлэл төдий. Гэхдээ манай авгууд жаах нэг цэргүү гэдэг юм уу? Багаасаа нөгөө хотод амьдарцгаацсан заахаа нэг хотын чинийг арай өөр шүү дээ. Одоо нэг манай Баянгарын нэг бодвол тийм хүнлэг чанар нарай муу гэх нь хайшин тэр нэг нийтж байдал нарай өөр. Тийм болохоор би жаахан шуурхайлах гэсэн чинь надад жаахан саатаараад тийм айгүй судалгаа тэгээ айгүй нөгөө нэг олон хүнээс ер нь одоо ам мэдээлэл их авна шүү дээ. Тийм. Айгүй их ажил болох юм байхгүй үсэн сонсоход тэрний дөрөв ингээд өргөсөн яасан гэл юм чи. Тэр 19 онд аав эгчтэйгээ ярилцсан байж тээ тийм ээ. Тэрнийхээ дараа ч юм уу өмнө ч юм уу нөгөө тэр аавынхаа том ахтай ярилцъя гэж бодож исэн чинь 100 болоогүй маа бид нар нутаг руугаа хамтдаа явсан. Гэхдээ тэр үедээ бичлэг хийж чадаагүй. Дараагийн жил нь одоо яг ярилцсандаа цагаан сараар бичсэн чинь нөгөө нэг коронавигийн 2 жил таараад тэгээ нөгөө ирж очиж чөлөөтэй байх боломж хязгаарлагдаад тэгээд байж байгаа дайрчаад ах маань өнгөрсөн жилийн үед болчихлоо л доо. Тэр хүн маань бидний ер нь архив шинжтэй хүн байсан юм да. Гэхдээ аавын талын хүмүүсийг мэдэхгүй байсан чинь аавын ах нь сундаж өгöd хүн байсан баг. Тэрний нэг охин гээд одоо 80 гарцсан хүн одоо энэ Батанхт амьдарч байна. Тэрнтэй нэг удаа уулзсан. Нөхөр ахтайгаа гуруулаа дөрүүлээ түн баяртай гэдэг нэг цагаан сараар уулзалтаа нэг зураг авахулсан байгаа. Одоо харин тэр хүнтэйгээ нэг уулзаж ярилцлага бичиж хий гэж бодоод байна. Ер нь хийж юмар байхгүй. Заавал одоо амар гоё YouTube тавиад ингэх хашийн зүгээр тэр хүнээс авсан мэдээлэлээр тэр бичвэртэй авах байхгүй тийм. Тэгэнгүүт тэгэхгүй бол ингээд амар сум ингээд нэлээд тараад амьдэрсэн. Тэгээд тэр үе чинь төрөлт айгүйх болохоор айгүй их агчтай багтаа болчиход. Тэр нь тэгээд одоо ингээд салбарлаад бүр олон хүн болчиход. Тэгээд бид нар ерөөсөө мэдэхгүй болчиход байгаа. Тийм. Би бол одоо чамайг өөрийн төяг бол бүр хязгаарлаад. За жаарангаа үедээ суужлахгүй. Тэр арангаан баян онгор ингээд өөрийн төяатай бол татнасах гэсэн зөндөө залуучууд байсан. Миний охин жижигхэн зөөлөн гэрээ өөрхөн шээсэн юм уу? Олон залуучууд байсан. Хүртээ дээд сургуулийнх нь ангийн бас баян онгорын гарлын залууч сайн байсан шиг байгаа. Тэгээд би тэр нөгөө хотод орж ирээд амьдарч исэн газарт эргэн тойронд баян онгорын айлт байсан. Тэгээд тэр ээж аав нь хүртэл надад бараг санал болгоод гэх нэшээ миний охинтой үерхүүлэх гэдэг. Тэгээ би бол охинтой бүр тас хорил. Тэгж байгаа та хоёрыг баяа ховд хоёр залуутай суулгах чиж. Хаад танилцуулаас суулгах. Ховд хоёр залуутай гэрлэлчтэй та хоёр. Нэлээд холдуулсан байна даа. Тийм харин гайгүй холдуулсан байгаа үстэй. Тийм. Тэгээ буруу биш байхаа. Харин тийм. Тэгээ бол тэр төв халах орчмын одоо хүмүүс гэх юм бол бас жоохон нэлээд асуудалтай байсан. Тэгээ манай тэр том аав гэж одоо нэг ярилцсан цэрэл хам ихчтэй гэсэн чи бид нарыг бодвол нэг боловсралтай хүн болохоор их холж ухаатай юм аа. Би бол хөөгч явдуудаа тийм хязгаарлалт тавьж байгаагүй шүү дээ гэж бод. Тэгээд дээрээс нь манайхан бол цэнхэр хүмүүстэй бол ерөөсөө суртах юм шүү. Цэнхэр талын хүмүүстэй ерөөсөө нийцсэн муу юм шиг байна шүү дээ. Одоо өнөөдрөөс цус ордолттой бол биш үү? Зүгээр цус ордолттой харж байхад ерөнхийдөө ингээд амьдралын түүх ингээд ямиг хараад байсан чи ер нь нэг хийсэн чи шууд 2 3 хүн санаад байна. Тийм. Одоо нэр усын дурдаад байх нь юу юм? Ер нь бол одоо цэнхэр хүнтэй бол танай үеэс манай үе хүртэл хэдэн санаад байгаа тийм ээ. Тэгэхээр би бол биш юм аа гэж бодсон шүү дээ. Тийм. За нэг тиймэрхүү. Хайпо. За тэр яа гэх. Ер нь цаашдаа яриад байна л шүү тий. Тэгээд за бас наа зүгээр энэ атайхаа ярьцдаг. Ингээд басгая. Тэгвэл юу гэсэн юм бэ? Зөөр мэл шүү дээ.
Бүүвэн дуу сонсож өссөн болохоор сэтгэл минь хүртэл уяхан байдаг юм. Бүлийн сүү залгилж өссөн болохоор нулимс минь ойрхон. Бүдэн хайранд өлгий дуулж өссөн болохоор бодол минь гэгээхэн байдаг юм. Бүүвэн залбирал ээж байдаг болохоор заяа минь тэгших байдаг шүү ээж. Маш яагаад гэвэл та хоёр чинь одоо тийм шиг гаяараа чирэж чинь үү? За одоо дараатай биш л хүмүүс томчод За. Жаргал